Хөгжлийн банкыг дампууруулсан компаниудын нэг бол Берэн групп компани юм. Тус компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан бол одоогийн байдлаар 43.7 тэрбум төгрөг буюу 39 сарын хугацаа хэтэрхтэй байгаа гэж. Берэн групп хувьцаат компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороол буюу Ханга хотгоны 518-аас 524 гих 5 блок байрыг барьцаанд тавьсан байна. Өчтөм одоо аллах гар дээр ирээгүй л байгаа. Окей, энэ талаас та мэдээлэл авах тий. Ерөнхийдөө энэ амьдарч байхад нөхцөл боломж нь ямар юм бэ? Ер нь нэг дундаж ихнийх муудсан ч юм байхгүй сайжирсан юм. Хизээ та 18 ш. Одоо нэг 2 3 жил болж байгаа шүү. Аа. Тий. Одоо бол Хөгжлийн банкны яг зээл авахдаа 518 төгрөг байрыг харьцуулсан байгаа юм билээ тий. Тэгэхээр энэ оршин суугчид нь бас зарим нэг хүмүүс нь санал гомдол гаргаад байгаа. Хөгжлийн өдөр авч чаддаг хүмүүс гаргаад байгаа. Талаар хэлсэн. Тэр талаар бол ямар нэгэн мэдээлэл байхгүй. Берэн групп Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөхгүй бол барьцаанд тавьсан хөрөнгийг битүүмжлэх, цаашлаад худалдан борлуулах замаар банкны хохирлыг барагдуулна. Өөрөөр хэлбэл Берэн группийн барьцаанд тавьсан орон сууцыг битүүмжилж мэдэх юм. За яг одоо бидний харагдаж байгаа барилга бол Ханга хотгоны 519-с 524 хүртэлх блок барилгууд байгаа юм. За Берэн групп Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүргийн 11 дугаар хороо буюу 7 дугаар хороонд байралтай Ханга хотгоны хэд хэдэн орон сууцуудыг барьцаанд тавьсан гэх мэдээлэл бол байгаа. Тодорхойлбол Ханга хотгон 518 дугаар байрыг бүхэлд нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 519-с 524 дугаар байрыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн барьцаанд авсан юм байна. Мөнх төр захиралтай Берэн групп орон сууц авсан Ханга хотгоны хэдэн зуун оршин суугч иргэдийг хохироож мэдхээр байна. Даахгүй нохоо булуу хураана гихчээр мөнх төр захирал банкны барьцаанд байгаа барилгыг зарж ард түмнийг хулигдахаа зогсоож хугацаа хэтэрхтээ яваад 43 тэрбум төгрөгөө төлнө. Иргэдтэй бас анхааруулж хэлэх нэг зүйл байна. Энэ бол хөдлөг болон үйл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа их усүр бүртгэлийн маргаантай хэсэг эсвэл бол аль нэг банкны юм уу барьцаанд байгаа хэсэг. Үгүй бол эсвэл одоо хуулийн байгууллагын хязгаарлалт тогтоосон хэсгийг сайдар одоо нэгтэлж худалдан авалтаа хийгээрэй. За Хөгжлийн банкны барьцаанд байгаа Ханга хотны 518 дугаар байрны оршин суугчдаас уг асуудлын талаар асуухад оршин суугчид маань төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа юм байна. За тодруулах юм бол Хөгжлийн банкны зээлэнд Ханга хотны 518 дугаар байрыг барьцаалсан талаарх мэдээллийг бид авсан юм. За энэ талаарх бас сөөгтэй холбогдоод оршин суугчид нь бас гар дээрээ ойр дээрээ бүрэн бүтэн авсан байна уу гэдэг талаар мэдээлэл авах гэсэн боловч сөөхийнхэн бол одоогоор байсангүй. Мөн оршин суугчид бол энэ Хөгжлийн банкны асуудлын талаар нэлээдгүй эмзэглэж явдаг бас бидэнд илэрхийллээ. Энэ талаар бид үргэлжлүүлсэн сурвалжлах болно.